За ингээ маргааш 2026 оны 1-р сарын 22-нд Баянгол хаан уул Сонгон дайрхан дүүргийн сум дундын шүүхтээр 16 настай аймаг саран охины шүүх хурал маргааш болно. Монголчууд бид бүгдээрээ Монгол улсын шудраг шүүхийн шийдвэр шудраг гараасай гэдэгт Монголын ардын бид найдаж байгаа. За 1-р тийм байгаа. За 2-р Монгол улсад ерөөсөө энэ төрлийн гэмт хэргийг багасгах ганцхан гол асуудал бол эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад ялын бодлогыг маш өндөр болгох хэрэгтэй байхгүй юу? Маш өндөр болгож энэ төрлийн гэмтээр талсан зогсоодох ёстой. Энэ бол гарцаагүй ганц зөв гаргалгаа. Өнөөдөр энэ төрийн өмчт компани улбаатайгаар маш олон улгаал over тийм биз дээ энэ залилж байгаа энэ заваан төрийн өндөр албан тушаалтангуудыг бид нэр дараалал харж штэ үе ихэн байж байгаа л дээрээс нь 7.2 тэрбум олдоолг нь 7 тэрбум олдоолг нь 350 сая төгрөг олдоолг нь 10,000 доллар гарлаалг нь 40,000 юан гарлаалг нь евро гарлаалг нь ер нь тэгэл энэ төрийн өмчт компани энэ улгаачууд чинь энэ сайд дарга нар төрийн өмчт компани энэ төрийн өндөр албан тушаалтан цагаан завтангууд чинь өөрснөө хулгай хийгээд ингээд явахаар чинь улс их орн мал тампорхон аргагүй л дээ үнэхээр. Тэгэхээр эрүүгийн хууль буюу энэ эрүүгийн хуулийн авилга албан тушаалын хэргийн зүйл заалт буюу 22 доо зүйл заалтанд л нэг яалтаа өөрчлөлт очоод ялын тогтоолыг чангах ёстой. Тэгжвэл энэ новшнуудыг бол хуулиар нухчин дарахгүй бол энэ төрлийн гэмтэрэг намчихгүй. Угаасаа ингээл зөндөөл гарч байгаа штэ 7.2 тэрбум төгрөг одоо гэрээс нь бэлэн гарч яана гэсэн цаана асар их хэмжээний авилгалын мөнгө төгрөг байхгүй юу наадах чам. Ийм их хэмжээний мөнгө төгрөг одоо улсыг хохирооцсон төрийн албаа агч гэрээс ингээд гарч яана гэхээр чинь Монгол бас үнэхээр авилгалдаа идэгдсэн байгаа байхгүй бид нар авилгалдаа идэгдчихсэн. Одоо тэр нөхөр 6 жилийн яд авсан хэдэн жилийн яд авсан одоо ингэсгээд тэгээд төр хурхын амралт мамбалт гэх харахын амралт мамбалт ингээд жаан дээр одоо янз янзын амралтын газрууд байгаад байгаа сурагтайгаад байгаа шүү дээ. Ер нь яг үнэн хэлэхэд тэгэхээр Монгол улсын шүүх одоо энэ эрүүгийн хуулийн 22 дахь зүйл заал за энэ эрүүгийн хуулийн 10 дахь зүйл заал хүн амны хэрэг онц ностойгоор хүнийг хэрцгийлэн хүчирхийлж алдах бага насны хүүхдийг хүчирхийлж алдах тийм үү эдгээр гэмт хэрэггээд ялын санкцыг нэг яаралтай эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад хаврын чуулган гэдгийг хүлээхгүйгээр л орох хэрэгтэй байхгүй хүлээхгүйгээр ингэж байж хуулиар л эдрийг нухчин дарахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг бол ар араасаа ундраад байгааг бүгдээрээ мэдж байгаа. За тэгээд тэр дорч хаан тэгэл ингэж ярьж байна. 2 жилийн өмнө одоо тог унтрах юм бол гэрэл асраад би төрөөс чи яваад гээгээл томроод байсан тийм үү. Ер нь бол яг хэлэх шууд хэлэхэд тэгэл савл хэвэл их муухай хөвгтэй болсон. Одоо моячууд, женкочууд гэдэг ард түмнийг ингээд нэрлээ сурчсан. Моячууд гэдэг чи одоо юу гэсэн үг юм дэр чандаа чи тэрийг тайлбарлаарай. Төрийн өндөр албан тушаалтан одоо сайд дарга улсын хурлын гишүүн байж чи заяа бойл мэдөө. Өнөөдөр харин нөш энэ замдан шалтгаан ерөнхий сайдын засгийн газар бол одоо асар зөв ажиллаж байгаа энэ улгаачдыг энэ мосоо залилан ийм мосоо заван улгаачдыг одоо нухчин даржих ажиллагаа явуулж байгаа маш зөв. Төрийн өмчт компаниг ингэж хулгай хийгээд ингэж шамшигдуулаад байхаар чинь яаж улс их орж одогтой байх юм бэ тийм биз дээ. Үнэхээр энэ замдан шалтгаан ерөнхий сайд болсон цагаас ахуулаад энэ төрийн өмчт компани хулгай зэлхий бол ил болж эхэлж штэ. Маш зөв байхгүй маш зөв 6 сар болсон засгийн газар одоо тэгээд ийм асар хурдан богино хугацаанд энэ хулгай лоортой тэмцэж байгаа нь бол зөв шүү. Одоо ингээд дэмцээд ингээд яваад гараж ирээдвэл би дэмжиж байхаас өөр яах вэ? Тийм биз дээ. Тэрс энэ засаг төрийг огцруулна ингээд уцаад байгаа дээр альцсан намыганд хийж та нар бол зүгээр сандар суултын төлөөд хуцж байгаа. Заа яа та нар энэ төр засаг барих юм бол энэ хулгай молгой хизээж ийжлэхгүй хизээж хулгаас нь ил гарахгүй шүү. Ганцхан үнэмийг илжээ. Өнөөдөр магадгүй Монгол улсаа тийм биз дээ. Зөв шударгаас тогтохын төлөө ард иргэд нь айдас гүйцэхгүй амьдрахын төлөө тийм биз дээ. Үнэхээр энэ төрлийн гэмтэргийг багасгахын төлөө эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж энэ төрлийн гэмтэргийг далсан зогсоохгүй бол ерөөсөө яг энэ ар араасаа энэ аимшиг гэмтэргүүд гаргаад айдас гүйцэтэй хэцүү байгаа хүн болгон мэдж байгаа штэ. Өнөөдөр ингээд та нарын бодлоо би 35 мянган дагагчтайгаар 30 мянган дагагчтай пэйж хагнасаа лайв хийхээр ингээд ерөөсө төмөө олондоо хүрдэггүй хүний нүд гардаггүй. Одоо ингээд 9 хүний нүд гарчаа хүний зурагч гардаггүй. Ингээдэн хүний эрхэнд бас халдж байгаа сошиал ертөнцид энэ ерөөсөө ийм байгаад байгаа байхгүй юу? Одоо тэгээд тэр
эрчим хүчний гол салбар аахгүй Монгол улсын амин судс болсон эрчим хүчний салбар өнөөдөр ийм ялзарсан байж болохгүй шүү дээ. Юу гсэн ч үгүй тийм байсаа тэгээд тэдэн 100 сая төгрөг, тэдэн доллар, тэдэн тэрбум төгрөг гэх тийм их хэмжээгээр нь ингээд ард түмний татвар төрчийн мөнгийг ингээд шамшигдаад төрөөс сулгаа хийгээд ахаар чи яаж энэ улсыг оронч өдөртөө байх юм? Яаж энэ тэтгэврээ нэмэх юм? Зандаа шатрын хэлээд байгаа үнэн шүү дээ. Тэтгэврийг үнэхээр нэмэх мөнгө байвал бид нэмчмээр байна гэд нэмэх мөнгө нь байвал нэмчих гэж хэлж байгаа сэтгэл нь гоё бодож мөнгө нь байхгүй. Ягаад гэвэл төр өөрөө энэ төрийн өмчит компани өөрснөө ингэж тулгаад идэвчээд ингэж амжилттай байгаад байгаа тийм үү? Би ухаан удаг ордогод тэр ожгол гэдэг хүндлөө би лайв хийгээд ухаан удаг ордоо авъя гэж төмөн хоолндоо түгээд лайв тэмцэж байгаа. Од жаргал цаашаа юм байна ингээ бодоод байгаа тийм үү? Төрийн өмчит компани улгаачууд нь өөрснөө ингээд асар хэмжээний ловер хийгээд асар хэмжээний залилан хийгээд асар хэмжээний хулгай хийгээд байгаа чинь яаж улс их орон чинь өдөртөө тогтох юм бэ тийм биз дээ манайхаа аимшигтай байгаа үстэй. Тэгээд албан ёсоор цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгсөн. Нацгийн багвындын дээр охин дээр Баярмаа гэдэгтээ ямар ч хамааралгүй улсуудыг ингээд сошиал ингээд тавиад ах ямар ч та нар муухайш та нар ирэн үнэн бодит мэдээлэл гараад тавих хэрэгтэй байхгүй ойлгож байна уу? За тэр ээжийн бичлэгээ тавьсан дээр юм ч мөрдөн байцаалын юунд тусалдааг уул гэж байгаа. Тэгээ ямар учиртай мэдээлэл яваад ингээд талиж болсон охины ээжид дарамт чиглэх гэдэг юм уу? Хэрэгээр ингээд гэдэг юм уу? Тэр байтгаа тэдний одоо талигаж болсон охины ээж атомтой дүү охины маань сэтгэл санаа бүр амар өвдөж байгаа. Тийм биз дээ. Жирийн иргэн бид нар чи 2 өдөр дард дөдлөө зүрх өвдөл амар хэцүү байсан ч хүн болгон тэр бичлэгийг үзээ тийм биз араасаа. Ан цагдаагийн ерөнхий газар тэр шатаж байгаа гэж зөв шүү дээ. Ямар этгээдүүд тавиад идэгий. Яг яах гэдэг. Өнөөдөр Монгол улсын шүүх гэдэг байгууллага байгаа. Хуу шүүхийн байгууллага маргааш 1 сарын 22-нд энэ хэрэгний Гэмбүргийн шүүх хурал болно. Ямар ч гэсэн би бол иргэнийхээ хувьд эцэг хөнийхөө хувьд бол тэмцэж хөнийхөө хувьд тийшээ очно. Очно. Ер нь тэгэл аимштай байна л да. Үнэхээр энэ нийгэм дэндүү харгас болсон энэ улс их орны маань одоо ингээд бидний төлөөлөл болсон байгаа энэ дөрвөн өндөр албан тушаалтангууд чинь ингээд авилгал хээл хавхал авилгал аваад ингээд би энхээр гэдэг хууль зүйн төсөлтийн сайдыг одоо хэлсэн үгэнд нь би баярлж байгаа шүү дээ сүүлийн үед. Монгол улсад бол энэ цаазын ял бол да ялангуяа авилга албан тушаалын дээр байх ёстой байна гэдгийг бол би алга ташаад 2 гараа өргөө дэмжинэ. Өнөөдөр бид яагаад ядуу амьдарч байгаа? Бидний боломжийг, атомны боломжийг, улс их орныхоо хөгжил цэцгэлтийн боломжийг хулгай хийгээд байгаа энэ төрийн өндөр албан тушаалтангуудаас салахгүй бол Монгол улс хизээж олигтой амьдрахгүй бид нар яг энэ янзаараа. Цаг үргэлж хулгай явагдана, цаг үргэлж энэ ловер явагдана, дээрэм явагдана, ингээл яваад байна. Тэгэхээр хүн болгон 5 ширэд 10 ширэд өгөөч манайхаа. Үнэхээр гандан мурахад сэтгэл зүрхнээс би энэ асуудлын талаар шүгэл үдээж байгаа. Энэ Монголоос эргүү үеийн нэмэлт өөрчлөлт заалтанд энэ хүн амны хэрэгтэй хүнд гэмтэр гийлсэн, бага насны хүүхдийг хүчирхийлсэн, онц гисгээр амь насыг хохироосон эдгээр хүүхдүүд бол ерөөсө 15 жилийн гянданд 20 жилийн онцгой шоронгол 40 50 жилийн ял өгөөд ялын бодлогоор нь энийг нухчин дарах нь хамгийн зөв алхам юм а гэдгийг би одоо цаг үргэлж шүглүүлээгээд цаг үргэлж төмөн олондоо түгэж байгаа. Би удахгүй 100 мянган дагагчтай болно. Удахгүй заяа 100 200 мянган дагагчтай болно заяа. Магадгүй 500 мянган дагагчтай болж магадгүй. Үнэн зөвүүдийн төлөө өнөөдөр дуу хоолой бодоод яг нийгмийн болохгүй зүйлийн төлөө өнөөдөр шүглүүлээгээд тэмцгээ иргэнд бол маш их саад бата маш их юм тэг болж байгаа. Үнэхээр яг үнэнийг ингээд экзодоос нь хараад ярихаар намайг тэрний хүн энэний хүн тэг долоог энэ хөсний жагсаж би асууч хөсний жагсаж нийт юм байранд амьдэрдэг юм уу? Гадаалаад нэг газар нэг өөрөө контракт байр болцсон гадаалаад нэг адайхан шиг амьдэрнэ үстэй. Би бол энэ яваа насандаа хизээч авилгал авч хизээч энэ хүнээс голоор хүнээс 5 төгрөг аваад үзэл бодлоо худалдаад ингээд явахгүй. Өнөөдөр би 51 настай. Магадгүй надад нэг сайхан 20 жилийн нас байгаа гэж бодож байгаа. Тэр бослоо төмөн одныхоо дуу болоод үннийг л хамгийн гол нь сошиал ярих хэрэгтэй байхгүй үннийг. Зандаа шатрыг хилээд байгаа үгийг ингээ хэлэхээр улсад попурлаа гэдэг байгаа. Поп биш яг үнэн бодит байдлыг хийж байгаа байхгүй юу? Зандаа шатрыг ойлгож байгаа иргэн сайд. Үнэн хэлж чинь энэ төрийн сан чинь цөлөвдсөн байна. Нийгмийн дадлан сан байхгүй, эрүүл мэндийн дадлан сан байхгүй. Бүхэл санд нь хулгай нүүрэлжсэн заяа. Энэ хулгайчлаараа салахад эрүүгүй үйлийнхээ энэ зүйл заалт буюу авилга албан тушаалын 22 дугаар зүйл заалт нь нэн яаралтай 15 20 30 жилийн явж өгд юм уу?
асар өндөр хэмжээний ял өгдөг байж аж энийг далсан зогсоох ёстой байхгүй юу? Ойлгож байна уу? Монголчууд бол аимхаа шүү. Ганцхан үнэм гэлчээ. Энэ мосоо новчнууд энэ баяжаад байгаа энэ мосоо төрд олон жил суудсан төрийн өндөр албан тушаалтан хизээж төрд энэ олон жил ажилласан улсууд ийм асар их баян болох ямар ч боломж байхгүй шүү дээ. Энэ юу гэвэл хээл хахуул авилгал хулгай. Өөр юугаар баяжих вэ? Бүх насаараа өнөөдөр бизнес хийгээд амьдарч байгаа. Би энэ ганцхан юм гэлчээ. Би Максим Гамба гэдэг энэ бизнесмен хүнийг бол би магтаж байгаа. Энэ хүнээс бол ямар ч хулгай өнөртгөө, энэ хүнд ямар ч хэрэггүй. Ийм улсуудыг жигэн баялаг бүтээгчнэр шилэн заяа баялаг бүтээгчнэр ойлгож байна уу? Тэр Максим Гамба гэдэг ахыг би танихгүй л дээ зүгээр сошиалд ингээд харж байгаад ингээд үнэхээр тэдний тэр сүлжээ дэлгүүрөө тэр ажиллаж байгаа ажилчид нь ямар гойцлол өөдөр ажиллаж байгаа хүмүүс нь сайхан тэр хүний нэртэй хулгай ойвор янз бүрийн юм байхгүй яг өөрийнхөө мөнчгөрөөрөө ингээд бизнес хийгээд ингээд айгүй сайн болж байгаа хүмүүсийг одоо яах вэ? Магтан дуулах ёстой байхгүй монголчууд. Гэт яаж вэ? Баялагын хулгайч баялаг тонцгсон бизнесмэнүүдийг бол би хулгайчлах хэлнэ. Ялгаа нь ерөөсөө энэ байхгүй юу? Ожоол гэдэг хүнийг би ягаад нэр онцлоод би ганцхан энэ олигор хулгайчийг нэр онцолж ярьдаг. Ягаад гэвэл энэ хүн Монгол улсын баялаг буюу газрын доорх хэвлийг өнөөдөр А4-ийн цаасаар өнөөдөр луурдж авсан уу, луурдж аваагүй гэдгээл нотолчих гэдэг байгаа байхгүй юу? Би энэ хүний нотолчих гэдэг байгаа. Өнөөдөр Монгол улсын засгийн газар улсын их хурлын гишүүд бараг 40 гаруй хүн ч юм уу эдэн ч хүнтэй бараг тэр бомб эдэн зуун сая төгрөгийн хандив өгчихсөн. Нөгөө хандрын аваад улсын их хурлын гишүүн болсон багийнууд чинь юу ч ярьж чаддаггүй. Ожгол гэдэг хүний амнаас гардаггүй. Үг дурсдаггүй. Харин би бол цаг үргэлж дурсна. Ягаад гэвэл өнөөдөр би Монгол улсын иргэн миний үр хүүхдийн маань үр хүүхд энэ газар шороо эх орны маань эзэд байхгүй юу? Энэ Монгол улсын баялаг бол бидний үр хүүхдийн баялаг байхгүй юу? Үнэхээр бидний үр хүүхдийн баялаг. Өнөөдөр Монгол улсад хэвлэн нийтгэгчдөө болсон дөрөвдүгээр засал болсон сэтгүүл зүйн сайдууд нь ялцчихсан. Хаалтын гэрээ гэдэг юмар амраагаа мөнгө чихүүлчихсэн дуурдаггүй, баялагын хулгайчдыг ярьдаггүй, янз янзын юм ярьдаггүй, янз янзын одоо яг л нийгэмд айгүй осолтой онц ностой хүнд гэмтэрэг мэрэг аимшиг гэмтэргийн талаар ингээд шүүгүүлжний байгууллагын эцэн тогтоогүй байхад одоо энэ янз янзын сайтууд чинь янз янзын бичлэг оруулаад, янз янзын пост оруулаад ард иргэдийн үнэхээр нэрээ ард иргэд бид чинь бас Монголын ард түмэн шүү дээ бид нар чинь уулна. Чингисийн Баатарын удмын залуучууд хүүхдүүд бид нар байхгүй юу? Хизээч урагшаа явж явах хэрэгтэй. Ойшоо алхам мөн ерөөсөө байхгүй. Өнөөдөр яаж байгаа? Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга юу лээ тэр тайм багч сайд нь юм уу? Гэхдээ сайд нь одоо хэн бицтэй? Одоо нөгөө чойжсрын бицтэй. Тэг ямар ингэж ийм амар хулгай хийгээд байгаа чи яаж улсын орон чөлтөд хөгжих юм бэ нэрээ үнэхээр. Тэгээд тэр надад үнэхээр таалагддаг. Тэр дор чанд манд таалагддаг. Үе үеийн засгийн газар сайд игээл байж идэг. Сайд нараа дандаа үе ерхий сайд хойноос нь хотголоод бэлэн усаад байгаа хгүй наад болж ойлгож байна. Тэгэл ингээд ард иргэд өчтөж тог зассан Монгол улсад. Тэгэл үннийг нь ард иргэд постоод ингээд та тог засвал төрөөс одоо ч явсан ч болно. Гэхдээ би моёчуудад бууж ихгүй гэж чи моёчууд монголчуудыг хэлж байгаа бид нарыг бидний дарамжлаад байгаа байхгүй юу тэр төлгөн пицта чи зүгээр зайлж үзсаа ойлгож байна уу? Чи оюун засгийн газар байхад бас сайдл байсан. Одоо гомдол замчлал ерөнхий сайдын үед бас сайдл байж ямар өчтэй юм бэ? Тэгээ энэ төрийн өндөр албан тушаалтангууд хээл хахуул авилга албан тушаалтын гэмт хэрэгт өнөөдөр Монгол улс голийтл нэг 10 жил 15 жилийн ял өгсөн тийм эрүүгийн хуулийн зүйл цаа тийм шүүх хурал мурал болсон юм уу? Монгол улс огт болоогүй шүү дээ. Үнэхээр огт болоогүй байхгүй. Харин тог ягаад үнэ баг тог тасраад байгаа. Энэ тэгэл ойлгомжтой шүү дээ. Ингээд эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга маргын томчуулд нь ингээд ийм асар хэмжээний хулгай хийгээд ингээд байгаа чинь тэгэл тэнэг байгаа ш. Та тэгэнгүүт одоо өнөөдөр яасан байх нэг бол өнөөдөр улсын их хурлын гишүүн бас нэг хэм бэлээ нэг оюун засгийн газрын үед байгаад байсан гишүүн чи одоо хэм бэлээ. Сандаг сүрэн бэлөө баг нарын. Тэр тэгсэн чи бас шүглэлж байгаа. Одоо ингээд энэ хулгайтай тэмцэж байгаа энэ засгийн газар тийм үү? Хулгайтай тэмцэх засгийн газар ойлгож байна уу?
төсөв хэмнээгээд 20 тэрбумыг хэмнэснээс болоод баг тог тасарч яана ухааны юм ярьж идэг шүү харин зүгээр бай та нар заяа улгаачуд минь бити хотлаад гэж хуццгаа та нар заяа та нар өдөр төрийн өндөр албан тушаалтан төрийн албан акцийн өдөр гэр оноос нь бэлэн мөнгө баг гарах ёсгүй яагаад гарах та зүгээр өдөр бидний төлөөс болж өнөөдөр төрийн өндөр албан тушаалтан хашгаа та ажлаа хийгээд ард түмэндээ сайн сайхан хийгээд өмнө улс орноо бүтээн байгуулалтыг мундаг хийгээл явах үүрэгтэй боолстой. Тэс гэртээ ингээд баахан олон зуун сая төгрөг тавьчаад тэр бум маань тавьчаад ингээд наачин зүгээр хулгай. Зүгээр хулгай хийж хахуул авилгын мөнгө байхгүй юу? Бусдаар наад чи ерөөсөө тийм олигтой нэг сайхан юм биш шүү дээ наад чи. Хулгай хийсэн болоод наа чи гэртэн тийм юм бөөжт юм боостой. Тэг яаглаар төрийн өндөр албан тушаалтан төрийн нарийн бичгийн төрийн нарийн дарга марга байсан этгээдүүдийн гэрээс туслах моцч гэлөө одоо энэ хамгийн ноцтой чойжил сүрэнгийн одоо туслах гэж яриад байсан чинь одоо туслах юм биш болоод албан бос юу гэнэ туслах гэж байд юм ямар очтой зөвлөч гэлөө тэрнийх юм аа аль ингээд зүгээр шатанд нь шалгаад шүүрдээд хэрэгтэй хулгайчаад заяа би энэ зандачлал ерөнхий сайдын засгийн газрын хуучин би энэ хулгайтай тэмцэж байгааг би зөв гэж бодож байгаа. Ер нь бол зөв шүү. Яг үнэн гэлэхэд яг ингээд сайхан гаргаад ирж байгаа хүн байна уу? Энэ асар аимшигтай хулгай байхгүй ойлгож байна уу? Энэ хулгай хийх байна гэдэг чинь улсын орн бол дампуураад явахгүй. Ойлгож байна уу? Яагаад явахгүй? Хулгайчаасаа Монголын ард түмэн салжээж Монгол улс салжээж энэ салах ганцхан субъект нь юу вэ? Эрэгүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад ялын бодлого нь 15 20 25 жил болгочих навчнуудыг төрөө сулгай хийсэн хулгайчид тэгээд 15 20 25 жил шорондоо яваад гарч ирээ тэгээд тэр бүх насаараа хулгайч нэг цолтойгоо яваг хулгайчид тийм шийдвэрийг гаргах хэмжээний шүүх өнөөдөр Монгол улсад шүүхэн байгаа болж ялын бодлогын энэ улсын хурлын гишүүд хууль тогтоосон чинь өөрсөндөө энэ хуулилж байгаа байдал нь дандаа л авилга албан тушаалын хэрэгээр янз бүрээр хийх ахвал авлаа бавлаа гэдэг. Тэгээд нийтийн албан тушаалд 2-3 жилийн хасаад тэгээд нэг 2 жил 3 жилийн арих ял өгдөн штэ 1.8 хэдэн жил ч юм бэ утгыг алдчихсан. Тэгээд яасан байх нь жоохон төрийн өндөр албан тушаалтан жоохон нэр бүхий итгэхэд байх юм бол очиж шороо оронд ачаараа шууд тэгээд янз бүрийн юмны сахиуч юм уу янз бүрийн нэг жаан дээр одоо алдаж онсон аавын хүүхэд хорхоор дүүрэн байгаа задаа тэдэнтэй цог байдгүй наачдаг. Тэр мунзуугод ахгүй хэлсэн шүү дээ баяр зөвхөн бид тэр колон хаамштай гэдэг. Колон хаам гэж яриад байгаа нь ял аваад анхны шоронд очисон байдлаа яаглаар тэр бол ордуутайгаа таардаггүй юу гажуудаа таахгүй. Тэгээд гадуур байж идэг тийм дураараа юм байс. Энэ зүгээр яг Монгол улсын шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялцрал багхгүй юу? Ойлгож ялцрал өнөөдөр ингээд танил таа одоо төрийн өндөр албан тушаалтан байсан гэхээр одоо ингээд ял малаа ард энэ олоовын хүүдэдээ эдэлж чаддаггүй, эдлүүлдэггүй гэдэг устд нь байлгаад толгойг ирдэг. Тэгэхээр тэр хүн гарч яах нь дахиад ирнэ штэ. Өгсөн бас нэг 2-3 жилийн ял авдığım дөө та. Тэгээ би гарч ирээ дахиад янз бүрийн бол дахиад нэг 2 жилийн ял авнаас давтан гэдэг 3 жил өгнөөс аль ч орхид очиход хин нэгнээр нь яриулаад би нэг орхин зоон дээр малтай ч юм уу, аж ахуйтай ч юм уу, сахиул ч юм уу, яваал ч юм уу тийм юм хийгээд ингээд би Америк хараад ингээд яваад байна гэж бодож байгаа штэ. Тэгээ маргааш ямарч 1 сарын 22-нд ямарч энэ Баянгол Чингэлтэй Баянгол сонгон найрхан хаул дүүргийн анхан шатны шүүхтэр ямарчсан энэ гэмтэрчдэн энэ цуврал алуурчдын шүүх хурал болох юм байна. Ямарчсан дөмөө олдныхоо төлөвлөл болж явдаг иргэний хөвдөд очино. Дуу хоолойгоо хүргэн. Ер нь бол ерөнхийдөө Монгол улсын шүүх шударга шийдвэр гаргахаа гэж найдаж байгаа. Ер нь цагдаагийн ерөнхий газрын яг мэдээллийн албаны дарга хин гинөө. Мөнх хоёг гэл ямар хоёг гэлээ тэр залуу өнөөдөр дэдрүүндээ тайлбар өгч илээ. Зөвхөн тайлбар өгөх ёстой байхгүй албан ёсны тайлбар өгөх ёстой. Тэгэхээр тэр нацгийн багуудын тэр охин Баярмаатай ямар ч хамааралгүй гэж тэрийг яг гэж анх сэлж гарч ирсэн. Тэр улсууд нь хариуцлага тооцолтоо. Тооцох хэрэгтэй шүү дээ. Монгол улсын хариуцлага ерөөсөө байхгүй болохоор ч энэ хулгай нүүрдэд байгаа байхгүй хариуцлага ялын бодлого нь Твичорт гэдэг шиг байгаад байгаа чинь нэмэргүй байгаа байхгүй ойлгож байна уу? Нийтийн албан тушаал тэдэн жил таслаа тэдэн жилийн орх ял өглөө гайл өгдөг давталгын шатны шүүх тэрийн ялын хэрэгсэхгүй боллоо заллиг гэмтрийг хэрэгсэхгүй боллоо энэ хэрэгсэхгүй боллоо гэдэг ингээд толгойг нийлээд бүгдийн сайхан
Сугсадагтаад авчиж байгаа байхгүй. Ардын хүүхдээс юм та нар яаж байгаа бол ардын хүүхдүүд нэг асар хэмжээний охид учраас нэг 10 жилийн яд авсан бол тэр 3 шатны шүүх давцаалдаач нэмэр байх. Яг л Монгол улсын шүүхийн шийдвэр хэвээрээ гарч ирнэ. За тэгээ манайхан ширлээд өгөөрэй. Олоолоо болъё гэдэг айгүй гоё сэтгэлээ онгоотл ингээд ярилцаад ингээд төмөө олондоогоо ингээд коммент хэлбэрээр яваад ингээд асуулт хариултад явъя гэж бодсон боловч одоо үнэхээр энэ эрүүгийн үйлдэл нэмэлт өөрчлөлт авилга албан тушаалын хэрэгт 10-аас 15 20 жилийн ялтаа болгоод энэ эрүүгийн хуулийн 10 дахь зүйл заалт хүн амны хэрэг зүйл ан тийм үү. Хүнийг онцлогоогоор хүний амь насыг хөнөөх бага насны хүүхдийг хүчинтсэн онцлогоогоор амь насыг хөнөөсөн этгээдэд бол зөрөөс зүгээр 15 жилийн гяндан 20 жилийн онцгой шоронгийн ялгаад 35 40 жилийн ялын сангастай болгоод явуулчих хэрэгтэй байхгүй юу? Ойлгож байна уу? Тэрнээс өнөөдөр хойш зүгээр одоо ингээд хүмүүс хоорондоо ярьж байгаа шүү дээ. Зөндөө л тийм үг сонсч байна. Нүдэд хоорондоо муулцал чамааг алчаа бистам 10 жил 20 жил суугаад аваад адуу малх настаа гарч ирнэ гэд ингээд пэдэлцээ сууж байгаа бистанад зөндөө байгаа шүү дээ. Яг үнэнгээ хэлэхэд тийм биз дээ. Тэгэхээр эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ хаврын чуулган гэдэг хүлээх шаардлагагүй. Яалтайгаар хоролдоод ингээд оруулж ирмээрээ. Би Монгол улсын иргэж ухнаагийн үүсгэд мөн ч олоод ирээл оруулсан мөн ч удаа лайв хийж төмөө олдод түгээсэ. Одоо яалтайгаар энэ эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаач ээ. Ерөнхийлөгчөө цаазын яалыг одоо хэссэн сэргээгээд цаашаа нэрээ татаач ээ. Та 6 жил Монгол улсыг эргэлж хийж байгаа та ард түмэндээ энэ цаазын яал гэдэг юм нээлттэй болгож өгөөд одоо цаазын яалаас тэр олон улсын гэрээ гэнэс Монгол улс 1946-аас 48 онд нэгдсэн үндэсний байгуул өргөдөл гаргаад 1961 онд Монгол улс дэлхийн 101 дэх орноор нүүбэд ирсэн байдаг байхгүй юу? Ер нь тэгэл дараа хүний эрхийг хамгийн их дээдэлдэг улс орн Америкийн улсад 120 жилийн ялтай. Дээр нь цаазын ял гүйцэтгэх улс орн. Тэгж байж өнөөдөр хуулинд өнөөдөр хатуу байж энэ төрлийн гэмдэргийн тоо багаснаа. Нэг бидэд сэтгцэн өөрчлөлтөөр гээд ял авдаггүй одоо 2 жил 2.6 жил шараад нэмлээд хэвтэн эмсүүлдэг энэ гаж домтон энэ алуурчдаас захимжийн 10 15 20 жилийн ялын нөгөөд тэгээд нэг яралтай эрүүл мэндийн салбартанд төсвийн баталж өгөөд яралтайгаар тэр төрс хадгалах барих хэрэгтэй. Тэнд нь байлгах хэрэгтэй заяа. Сая одоо тэр 1-р сарын 26 оны 1-р сарын 4-нд болдог энэ аимшиг гэмдэрэг аимшиг алга нэг гэр бүлийг хүйс өнтөрж байгаа энэ алуурчин энэ улгаач чинь болохоор 3 жилийн өмнө бас хүн амны эргээр бас ялаа даах чадваргүй гэж тэгээд сэтгэл мэдрэл эрүүл мэндийн 2 жил юм уу гарan юм уу хөвчөөр гарсан юм алуурчин байгаа шүү дээ. Станууд бидний дунд ийм яа би ч мөн ч олон өдөр би сая хүүтүүдэд хэлсэн шүү дээ 2-3 өдөр. За гадаа хүүтэн байж шүү 30 градустай байж шүү манайха. За энэ тийм цогтож өлтөө битгий архаа идрүүлээрээ. Энэ тийм цогтож өлтөө байл хүргээд өгчээрээ том болохгүй загдаа үйлчний байгуул эрүүл дулаан байранд оноочих. Өглөөний ядаж амь насаа хамгаалаад 105-аар дуруулаад гарна. Батгуул эрүүл мэндийн дуудаад өгчих гэж зөндөө хэлсэн. Тэгэхэд л 2-ороо 3-аараа хөлдөөд осгол амь насаа авч байгаа. Хүний эрдэнэт хүний амь нас гэдэг бол юунаас илүү үн цэнтэй байх ёстой шүү гэдгийг би удаа дараа хэлээд байгаа. Тэгээд дөрж хандаад хэдэн үгэлж чи битгий ард түмнийг бидний моёжууд гэдэг дарамжтаад байгаараа бид нар монголчууд заяа бид нар Чингисийн удан болохоос моёжууд өөрчлөлт моёжууд Женкочд менкоч юм болгонд энэ Женко гэд Монгол улсын ерөнхийлөгч асныг ингээд хавчаад хуцаад ах юм. Энэ хүн чинь Монгол улсын ахмадуудыг баярлуулсан мундаг хүн биш л би боддоо ш дотроо. Гүнэрийг гайхамшигтай ирээсэн. Савал дэвэл одоо энэ улс төрдөө ингээд Женког ороод Женкочд гээд маяач гэж юу гсэн ч үг юм биз та. За би одоо ахиж ирнэ лайв дээр хараад ирээд хэлэхгүй манайхан заяа бас нэг чи хүүхдүүд үзэж байгаа залуучууд үзэж байгаа үлдэл жишээ ийм муухай байж болох. Үнэхээр юм бас энэ нийгэмд бачимдаад уур хүрээд ингээд янз бүр юм илжиж байгаа шүү ойлгоорой манайхан заяа. Үнэн бодит юм чинь хэлж байгаа. Энэ Монгол улс эрүүгийн хууль дээр яалтын нэмэлт өөрчлөлт болж авилга албан тушаалын эрүүгийн хуулийн 20 дугаар зүйл заатын ялын бодлогыг чангалаа. Дандаа л энэ авилга албан тушаалын хэрэгсэн дандаа төрийн өндөр албан тушаалтан цагаан цагтангууд л орж байгаа штэ. Тэгээд авдаг ял нэг 3 4 5 6 7.2 тэрбум төгрөг гарсан дээр Батал 6 жил хэдэн цагаар ял аваа үстэ.
Тийм биз дээ. Дөрөв орохын амар замарлалтанда жижиг мэжэр идэв юм уу? Манайч идэв юм яа тий. Одоо бас өөрөө цаар гангида бас нэг сахиул маягтай юм игээд ингээд яваад иж болохгүй шүү дээ. Баяр зогт чинь 3 шатны шүүгээс 10 жилийн яд авсан ялтан Монгол улсын нэр бүхий 2 шүүгч гомдолгаар дээр нь ерөнхий шүүгч нь гомдол гаргаж гад улсын дэжүүдэд авч гад энэ хэргийг прокурор болоо хийсэхгүй болгоо хайчиж байгаа. Энэ бол зүгээр хуулийн хулгай, хуулийн ловер шүү. Хүзүүгүй элбэг дэржийн үед энэ томилсон шүүгчнэр үнэхээр гай болж байгаа. Монголчуудад үнэхээр. За манайха ган думрах ингээд лайв өндөрлөе дөө ингээд. Үний нүдч орж ирэхгүй юм байна. Тэгэхээр ингээд ганц хоёр үний нүдтэй ажил хөнгөө болтооч яриад байгаагаа би мэдж байгаа. Гэтэ ерөнхийдөө үнний дуулаг толж чадахгүй шүү. Удахгүй би 100 200 мянган дагагчтай болоод миний лайвыг хэдэн зуугаараа хэдэн мянгаараа үздэг болно. За тэр үед бид нар үнэтэй нүүр тулжаал гэсэн үг манайха. За ингээд маргааш 1 сарын 22-нд Баянгол Чингэлт Баянгол сонгон найрхан хаан дэргийн сум дундын шүүхтэр ямарчсан энэ алуучдын энэ моосон балиар заваа новчлуудын шүүхөрд бодно шүү. Тэгээд Монгол улсын шүүх шударга шийднэ хаа гэж найдаж байгаа. Би ямар ч очоод эндээс гаднаас нь лайвд нь манайха за юм байгаа шүү манайха.